За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр 9 сарын 29-ний өдөр буюу одоо дэлхийн зүрхтний өдрийг тохиолдуулаад одоо улсын 3 дугаар төвөмлөгийн улсын 3 дугаар төвөмлөг бол одоо зүрх судасны төв манай судасны багийн одоо хамт олонны зүгээс одоо ард иргэдтэй зүрхний одоо судасны цусгомсрох өвчин болон зүрхний шигдээс өвчний талаарх одоо мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр зүрх нь одоо хүний амин чухал эрхтэн бөгөөд одоо шахуургын үүрэгтэй. Тэгээд зүрхийг одоо өөрийг нь тижээдэг зүрхний титэм судас гэж байдаг. Зүрхний одоо баруун титэм судас, зүүн титэм судасыг зурган дээрээс харж болно. За тэгэхээр энэ титэм судасан дээр нарийсал одоо бөглөрөл үүсэнтэй холбоотойгоор одоо хүчил төрөгчийн хэрэгцээ болон хангамж тэнцвэрт байдал нь алдагдсанараа одоо зүрхний одоо цус хомсрох өвчин бол үүсгээд байгаа. За тэгээд ер нь энэ судасны хатуурал нарийсал нь одоо болохоор хүний биеийн хаач үүсч болдог. Жишээлбэл одоо тарих, зүрх, одоо захын судас, бөөр гэх мэтийн эрхтнүүдэд ерөнхийдөө үүсч болно. Тэгэхээр энэ нарийсал нь одоо яаж үүсдэг гэхээр судасны одоо дотор давхар дээр одоо өөхөн тов руу үүсч хоригдлагдсанараа одоо судасны эзлэхэн багасч одоо тэр судасаар өнгөрөх цусны урсгал одоо буурч ингэснээрээ одоо тухайн одоо эрхтний одоо тусан хангамжийн хомсрлыг үүсгэж идэг байна. За тэгэхээр зүрх судасны өвчний эвсдэлт хүчин зүйл гэж бол байдаг. Энэ дээр болохоор эргэх боломжгүй болон эргэх боломжтой гэж одоо ангиллагдана. Энэ дээр болохоор эргэх боломжгүй эвсдэлт хүчин зүйл дээр нь удамшил, нас, хүйс орж идэг бол мөн эргэх боломжтой эвсдэлт хүчин зүйл дээр нь харгалалт, тамхи, арх, мөн давсны хэрэглээ, өөх, тос, хөдөлгөөний хомсдол, артерийн гипертенц, чихрийн шижин зэрэг өвчин ерөнхийдөө эвсдэлт хүчин зүйлс нь болж ордог байна. За ер нь зүрхний одоо цусгомсрох өвчний одоо шинж тэмдгийн хувьд гэх юм бол зүрхээр хатгаж өвдөн. Мөн одоо ачаалал аваад алгаад, шатаар алхахад одоо цээжээр өвдөх, амьсгаадах, бачуурах, мөн одоо энэ илэрсэн зөвөр ачааллаа бууруулсны одоо дараа амарсны дараа эдгээр зөвөр нь одоо намдах эсвэл одоо мөн хүйтэн агаар одоо сүрж алхахад одоо амьсгал мөн давчдах, бачуурах, зүрхээр өвдөх зэрэг зөвөр илэрвэл одоо энэ зүрхний одоо цус хомсрох одоо эмгэг байна гэж нэргээд өвлөж болно. Тэгээд эдгээр шинж тэмдэг илэрхэд одоо эдгээрийг мэдэж одоо үзүүлж чадаагүй одоо арга хэмжээ аваагүйгээс болоод цаашдаа хүндэрх юм бол энэ зүрхний цус хомсрох өвчин цаашлаа зүрхний шигдээс өвчин ерөнхийдөө үүсгдэг байгаа. Тэгэхээр зүрхний шигдээсийн талаар одоо товч ойлголт өгөхөд зүрхний шигдээс гэдэг нь болохоор мөн одоо зүрхний тэр титэм судасны нарийсал бөглөрөлттэй холбоотойгоор одоо зүрхний булчингийн цусан хангамж одоо дутагдалд ороод ингэснээрээ одоо хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж одоо тухайн хэсгийн одоо булчин өгчдөг ийм докторгүй эмгэг байгаамаа. За тэгэхээр зүрхний шигдээсийн шинж тэмдгийн хувьд одоо энэ бод хин гэсэн одоо дэлгүүр үгийг одоо ашиглаж ард иргэд маань зүрхний шигдээсийн шинж тэмдгийг бас ялгаж таних боломж байдаг. За энэ нь одоо байрлал гэх юм бол цээжний зүүн талд өвчүүний араар одоо өвдөх байна. Онцлогийн хувьд одоо дараад базаад шахаад байгаа мэдрэмж төрөх. Дамжилт нь одоо зүүн гар дал мөр одоо ирүүрүү өвдөлт одоо дамжих. Мөн хугацааны хувьд одоо 20 минут хүртэл өвдөх. Түүний одоо эрчим нь сулаасаа маш хүчтэй хүртэл одоо байж болно. Намдахтаа болохоор титэм судас тэрх эмэнд эсвэл одоо хийж буй ачааллаа зогсооход зөвөр баг зэрэг намдах зэргийг одоо үндэслээд бүхэн маань одоо бас энэ зүрхний шигдээсийн шин тэмдгийг бас таньж болох нэ. Эмчилгээний хувьд болохоор одоо эмийн эмчилгээ буюу эмийн эмчилгээ мөн одоо титэм судасны дотор эмчилгээ буюу одоо ангиографи одоо эмчилгээ мөн одоо титэм судасны дотор мэс заслын эмчилгээ зэргийг ашиглаж одоо
зүрхний энэ архаг ишимийн өвчин мөн одоо зүрхний шигдээсийг эмчлэх боломжтой байгаа гэсэн. За та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ цаг зэмжтэй баярлалаа. Бүгдэнд дэлхийн зүрхний өдрийн мэндийг хүргэе. Судасны багийн дараагийн илтгэл нь бол зүрхний шигдээсийн дараа зөвлөгөө сэдвэр зүрхний шигдээсээс хэмжиж бий зөвлөгөө хийсэн байна. Сая ойлгосон зүрхний шигдээс гэдэг нь зүрхний тэмцээнд бороос олсон найрсны улмаас найрс бүхний улмаас зөвхөн хэвээ яваад болсон зүйлийг ийм зарчмаар бод үзсэн байгаа. Мөн ахад хэлбэрс явуулж байна. Тэгээд зүрхний шигдээсийн эмчилгээ бол саяны студентээр ажилласан ивийн шигдээ, сэтгэл хөдлөлийн дотоод эмчилгээ буюу бидний яг таньснаар ангиографийн эмчилгээ, сэтгэл хөдлөлийн засагсан 3 ийм гол эмчилгээгээр явуулдаг. Хамгийн гол хэлбэр болоод байна. Тэгэхээр энэ эмчилгээнүүдийг хийгээд судалсан эмчилгээ, судалсан онгойлгосон ч гэсэн тэр нь бол бүгдийг эмчилгээд ингээд дараагийн одоо хянах дараагийн дэвтэр эмчилгээг хэрэггүй болсон юм биш. Бүгдийг тоосаагүй дараагийн тэр нь айлд хийж байгаа гэсэн яг ихний юм аа гэдгийг гол хэлсэн. Тэгэхээр зүрхний шигдээсийн дараа нөхөн сэргийдэн бод хугацааны үед явж юм аа. Энийг бид бүхэн ойлгох хэрэгтэй. Зүрхний шигдээсийн дараа гол хамгийн шигдээс болсны дараа эмчилгээ хийгдсэний дараа 2 дахь урдсан сэргийлэлт буюу зүрхний шигдээс дахих эмнэлэг твтэлтийг бууруулах, нас барахаар сэргийлэх, өвчтнийг аль болох зовиургүй амьдралын чанар сайтай байлгах зорилгоор дараагийн 2 дахь урдсан сэргийлэлт буюу эмчилгээнүүд явагддаг. Үүний хамгийн түрүүнд бол эмийн эмчилгээ байдаг. Бид нэр стент тавиад урсгалаа сэргээгээд эсвэл зүрхний тэтэм судас сэргээх месталт хийсний дараа тэдгэрийг хамгаалж аль болох удаан одоо явуулахын тулд эмийн эмчилгээнүүдийг хийдэг байгаа. Үүнд нь антиагрегант буюу одоо цус бүлэглэлтийг бууруулах, сэргийлэх, цус шингэлэх юмнууд байдаг. Үүнд асприн, клопидогрел, тикагрелор зэрэг юмнууд ордог. Дараа нь бол Рене ангиотензин альдостероны системийг дарангуйлагчид буюу одоо бидний явуулгаар бол приндоприл, лизиноприл буюу диритон, лозартан буюу лориста, валсартан буюу валсокор гэх мэт янз бүрийн юмнуудыг уулгаж зүрхээ хамгаалдаг. Энийг бол ихэвчлэн хүмүүс маань даралтны юм гэж ойлгоод байдаг. Тим зорилгоор өгдөг байгаа. Хоёрт нь бол бета адренорецептор хоригдогчд буюу бидний өгдгөр бол карвитлол, бизопорлол гэх карвитлолыг манайхаа 625 м гэхээр идэв сайн мэдээд идэг. Их мэтлэнгийн юмнуудыг өгж зүрхний ишемийн зовир, цус хомсрлын тэр зовирыг арилгах, зүрхний ачааллыг бууруулах зорилгоор өгдөг. За дараагийн юмнууд нь бол статин буюу өөх тос бууруулах юм гэдгийг бидний хүмүүс маань илүү мэддэг. Аторвастатин буюу аторис, розувастатин буюу роксера гэх мэтлэнгийн ийм өөх тосыг бууруулах юмнуудыг өгж цаашаа одоо стентев нарийсгаас ч юм уу эсвэл өөр эрүүл байсан судсууд нэмж гэмтгэхээс сэргийлдэг байгаа. За дараагийн бүлгийн юмнууд нь бол нитрат буюу судас тэлэгч юмнууд байгаа. Үүнд бол манайх хамгийн сайн мэддэг нь бол лансорбид, удаан хугацааны үйлчлэгээтэй нитроконтин зэрэг юмнууд байгаа. Үүгээр бид нар зовоороо намдаахын тулд өгдөг. Амуу энэ дээр нэмэгдэж чихрийн шижин, даралт, эксэлт, харвалт, одоо бусад хотоод гисний өвчин гэх мэт бусад хавсарсан эмигийн эсрэг эмчилгээнүүдийг хийдэг. Хамгийн гол нь үүнийг хийж байгаа гол зорилго нь түрүүн хэлсэнчлэн зүрхний шигдээс дахихаас сэргийлэх, эмнэлэг твтэлтийг аль болох бууруулах, нас барахаас сэргийлэх, зовиургүй байлгах зэрэг хүмүүсийн тавиланг сайжруулах зорилгоор бид эдгээр эмийг өгдөг. Эдгээр эмийг хэрэглэхдээ хамгийн гол нь эмчийн заавраар бид эмчний дотрын болон зүрхний нарийн мэрэгжил, зүрхний шигдээсийн эмч нарыг хяналтанд байнга хийж явах хэрэг, имээ тасралтгүй ууж явах хэрэгтэй. Эдгээр нь хамгийн гол нь таны тавилан сайжруул сайхан амьдруулахын төлөө өгж байгаа юм шүү гэдгийг манайхан ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм эмчилгээ авдаг. Хоёр дахь гол
Эмийн эмчилгээнээс гадна хоёр дахь гол урьдчилан сэргийлэх төр хүндрэлээ сэргийлэх арга хэмжээ бол амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх гэдэг гол зүйл байдаг. Үүнд бол одоо энэ хүү слайдн дээр бол ерөнхийдөө товч байдлаар харуулсан. Цаашдын слайдууд дээр бол эрүүл хоолол болон хөдөлгөөнийг илүү дэлгэрүүлж ярихаар бэлдсэн байгаа. Инхээр амьдралын эрүүл хэв маягт юу орох вэ гэвэл тамхиталтыг бууруулах, үүнд бол тамхинаас гарахдаа зан үйлийн болон эмийн аргуудыг ашиглан тамхинасаа гарах, идэвхгүй тамхиталтаа сэргийлэх хэрэгтэй. За эрүүл хоолт бол хүнсний ногоо, жимсгэн бүхэл бүрийн гурил гэх мэтлэн зүйлээр баялаг хоол хүнс сэргийлэх хэрэгтэй. Идэвхтэй хөдөлгөөнд бол 7 хоногтоо 30-аас 60 минутын идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийх, өдөр бүр тогтмол биш ч гэсэн дасгал хөдөлгөөнийг хийсээр байх нь энэ бол таны эрүүл мэндэд оч тустай юм шүү гэдгийг ойлгуулах энэ зүйлүүд ордог. Мөн биеийн жингээ хэвийн байлгах нь бас хэрэгтэй. Биеийн жингийн индексийг 25 кг/м² буюу хэвийн жинд байлгах нь өөрөө зүрх судасны өвчнөөс болон харвалтаас урьдчилан сэргийлдэг гэсэн томоохон судалгаанууд байдаг. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. За бусад бол сая хэлсэнчлэн эмээ эмчийн зааврын дагуу байнгын хэрэглэх. Мөн би бүрэн хэрэглэх гэсэн өөрчлөлтүүд ордог. За тэгэхээр хооллолтын дээр яг зүрхний шигдээс зүрхний ишимийн өвчнөөр өвдөөд эмчилгээ хийлгээд ингээ эдгрээд буюу сайжраад гарсны дараа дэлхийн зүрхний нийгэмдгээс Америкийн зүрхний нийгэмдгээс өгж байгаа хооллолтын зөвлөгөөн дээр дараах хослолыг санал болгодог. Үүнд хүнсний ногоо, жимсгэн, бүхэл үр тариа, эрүүл уурга буюу болон өөх тос, давсны баг хэрэглээ гэсэн ийм хослолыг одоо амьдралдаа болон хоол хүнсэндээ хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Үүндээ бол гол нь эрүүл өөх тос гэдэг нь юу хэлээд байгаа эрүүл бус өөх тос гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр хансан болон транс өөх тос зэргийг оруулдаг ба мөн үүний яг энэ эмчилгээний гол бүдэрд өгөх гээд байгаа зүйл нь бол энэ хүү хансан болон транс өөх тосыг бууруулах, давс сахарын хэрэглээг багасгах гэсэн ийм одоо ерөнхий эдгээрийг багасгах гэсэн тийм мессежийг өгөөд байгаа. Тэгэхээр эдгээрээр баг хоол хүнсийг хэрэглэхийг зөвлөж байгаа. Одоо эдгээрийгээ дэлгэрүүлээд ярихад саяны хэлсэн ерөнхий эрүүл хоолтын зөвлөмжүүд дээр хэрэглэх ерөнхий 5 зүйлс маань бол энэ зурган дээр харагдж байна. Хооллолтод нэр зүрхний шигдээсээр өвдөөд юм уу эсвэл одоо доктортой бах оншоор хэвтэж эмчлүүлээ зүрхэнд стент тавигдсан болон эмийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст ямар зүйлсийг хориглох вэ гэдэг нь гол байдаг. Үүнд бол хансан болон транс өөх тос буюу амтны гаралтай өөх, ялангуяа амтны гаралтай өөх, улаан мах, шарсан хоол хүнс буюу энэхүү зурган дээр агуулж байгаа транс өөх тосыг агуулсан зүйлсийг буюу чихэр, шоколад, одоо янз бүрийн крем, за белууны кремүүд, за тэгээ бүх шарсан хуурсан одоо гадуур хэрэгэлдэг түргэн болдог хоол хүнснүүдийг аль болох баг хэрэгжилж явах аль болох уйдахгүй байх хэрэгтэй. Яг гэвэл эдгээр нь транс өөх тос буюу муу өөх тосыг агуулдаг зүрх болон бусад эрхний судасыг гэмтэх нөлөө үзүүлдэг гэсэн судалгааны үр дүнүүд байдаг учраас эдгээрийг зүрхний шигдээсээр өвдсөн судасны эмэгтэй хүмүүс маань баг идэх хэрэгтэй байна. Хоёрд бол давсны хэрэглээг бага байлгана. Үүнд бол хоолндоо бага зэрэг амт оруулалтуудыг давс хэрэглэхээс биш өөр одоо цай ундандаа бол давс аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Ер нь хийхгүй байх хэрэгтэй. Үүн дээр нэмэгдээд төрөл бүрийн амтлагч, даршилсан, лаазсан бүтээгдэхүүнийг бага хэрэглэх хэрэгтэй. Яг гэвэл бид нэр хоол цайндаа ингээд давс хийхгүй байна гэдэг байгаа мөртлөө амтлагч дээр даршилсан, лаазсан бүтээгдэхүүнийг хоолндоо хамт хэрэглэх нь өөрөө тэдгээр бүтээгдэхүүн далд давстай байдаг учраас хэдий бид нар давсыг ингээд баг хийгээд байна гэж бодоод байгаа хэрнээ цаагаараа эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ давсыг бол адилхан идээд байна л гэсэн үг. Энэ өөрөө зүрхэнд бид шингэний хуримтлалыг үүсгэх, түүнээсээ шалтгаалаад зүрхний ачааллыг нэмэгдүүлэх гэх мэтлэнгийн хортой нөлөөтэй учраас давсыг бага хэрэглэхийг зөвлөж байгаа. Хоёрд бол сахарыг бууруулахыг зөвлөж байна. Учир нь сахар ихтэй хоол хүнс идэх нь өөрөө тэр илүү сахароз, глюкоз зэрэг энэ нүрс ус ихээр бие дагуулгах нь эргээд өөрөө хэвлийн таргалтыг ихсгэх энэ орж ирсэн илүү сахараа хэрвээ бид нэр одоо тохирсон дасгал хөдөлгөөн хийж ингээд шатааж чадахгүй, задлж чадахгүй бол эдгээр нь илүү өөх тос болж үлдэх тэрхүү өөх тосууд нь эргээд судсыг нарийсгах, судсыг дотор хааны гэмтэх зэрэг тэр нөлөө үзүүлдэг учраас сахарыг бууруулахыг зөвлөж байна. За мөн согтууруулах ундаа бага хэрэглэх, 7 хоног хэрэглэх нэгж буюу стандартаар хэрэглэх хэрвээ стандарт хэрэглэж чадвал ер нь бол бага хэрэглэхийг зөвлөж байгаа. За мөн их хэмжээний шингэн уух юм уу эсвэл одоо янз бүрийн эмнэлэгт хэвтэж ингэж тариагаар туслаар хийлгэхийг бол
хоригдж байгаа. Яг гэвэл зүрх маань өөрөө зүрхний шигдээсийн дараа зүрхний булчингууд нь суларцсан. Ер нь бол одоо хүмүүст одоо илүү амархнаар ойлгуулахад бол зүрхний булчин суларцсан байдаг. Тэгэхээр бидний үүрэг бол эдгээр булчингуудыг эргэж хангалж өмнөхтэй аль болох ойролцоо хэмжээний тэр хүчтэй байдалд эргүүлж оруулах зорилготой байдаг учраас тэрхүү сул булчингууд маань энэ их хэмжээний одоо янз бүрийн туслаар хийсэн тэр шингэнүүд, амар уусан тэр шингэнүүдийг одоо цусаар эргэлдүүлж чадахгүй ачаал нь нэмэгддэг учраас их хэмжээний шингэн уухыг бол хоригддог. Тэгэхээр эдгээр хоол хүнсийг бол хоригддог. Өөрөөр бол яг хоолн дээр бол зүрхний шигдээс боллоо гэд бүр тас ингээд хориод байх тийм хоол хүнс бол байхгүй. Гол нь өөх тос багтай тэр нь бол хансан болон амтны буюу амтны гаралтай өөх тос, транс өөх тос буюу ийм ерөнхийдөө ингээ хэлбэрт оруулаад цаанаас нь ингээ бэлтжигсэн өөх тоснууд буюу одоо маргарин, маасал зэрэг тийм өөх тоснуудыг идэхгүй байхыг. За тэгээд давс багтай хоол хүнс болон шингийн их ууж зүрхэнд ачаал учруулахгүй байхыг л зөвлөж байгаа. Хооллолтон дээр зөвшөөрөх зүйлс нь саяны хэлсэн тэр юунууд зүрхний Америкийн зүрхний нийгэмээс ингээд зөвлөсөн тэрхүү хослоод байгаа. Үүнд бол хүнсний ногоо ямар ч төрлийн хүнсний ногоог бол хоолндоо хоригдлохгүй хэрэглэхийг зөвлөнө. За гэхдээ мэдээ сахартай хүн байгаа тохиолдолд нүүрс усаар баялаг ногоог бол хэрэглэхгүй буюу төмсийг аль болох хоолндоо бага хэрэглэсэн тохиолдолд одоо тэрийг нэг өдөр хоноосны дараагаар хэрэглэх ч юм уу тийм нэмэлт зүйлс зөвлөмжийг өгдөг. За тэгээд жимс гэнээр баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ханаагүй өөх тос буюу ургамлын тос, оливын тос, авокадо зэрэг ийм ургамлын гаралтай өөх тоснуудыг хоолндоо төлхөө хэрэглэхийг зөвлөнө. Гэхдээ мэдээж хоолоо хийхдээ энэхүү тосуудаа хэрэглэхдээ хоолоо бол 2 дугаар хоол хэрэглэхдээ жишээ нь бүтэн болтол нь ингээд манайхан шараад идэг тэгж харахгүй. Аль болох баг зэрэг шарлуулад идэх ч юм уу эсвэл одоо жигнэх байдлаар хоолоо болгож хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр яг ингээ бас ханаагүй өөх тосыг хэрэглэхсэнгээл ингээл учир зүггүй бас хэрэглээд иж болохгүй. За тэгээ хоолндоо аль болох бүхэл үрийн тариа буюу одоо боловсруулсан тийм үр тариа эсвэл одоо гурил будааг хэрэглэхгүй гэсэн үг. Тэгэхээр аль болох цагаан будаа, цагаан гурилыг бол хоолндоо бага хэрэглэх хэрэгтэй. Харин бүхэл үрийн тариа буюу улаан будаа, бориг гурил, бор гурилын бор будаа, хүс будаа, овёс зэргийн бүхэл үрийн тариануудыг хэрэглэснээр судсан хамгаалах, хоолын шингэцээ сайжруулах, бусад хүчнээс сэргийлэх тийм ач холбогдолтой байдаг. За тэгээ махнаас бол аль болох улаан мах хэрэглэхгүй байхыг бол гадаад орнууд зөвлөдөг. Гэхдээ монголчуудын хувьд бол улаан мах нь өөрөө яг хоолныхын бүх хоол нь 100% байж байгаа тийм хоолны орц учраас аль болох хар мах хэрэглэхийг зөвлөнө, өөхгүй. Тэгэхээр тэрэнд нь бол их хамгийн тослог багтайгаар нь бид нар бол үхрийн хар махыг ихэвчлэн идэхийг зөвлөдөг. Мэдээж зарим тохиолдолд буюу хаяада хонь ямааны хар махыг бол хэрэглэхийг зөвлөнө. Үнэхээр өөх тос эдмэр санагдаад байвал хоньны сүүл юм уу өвчний өөх зэрэг арай эрүүл тийм өөхүүдийг хоолндоо бага хэмжээгээр хэрчээд хэрэглэхийг бол бас зөвлөдөг. За тэгээд өөрөөр бол аль болох өөр төрлийн махбодыг хоолндоо илүү хэрэглэхийг бас зөвлөж байгаа. Үүнд нь бол гадны өөхийг нь авсан дахианы мах, салмон, хул, туна, сардин гэх мэт загсны махбодыг хоолндоо одоо 7 хоногийн хоолны меню байлаа гэхэд тэрнийхээ одоо 2-3 хоногт ч юм уу юм дахианы гол нь гадны өөхийг нь авсан дахианы мах эсвэл загсны махнуудыг хоолндоо хэрэглэхийг зөвлөдөг. Эдгээр нь бол одоо омега 3 зэрэг өөх тосыг бууруулах тэр бодисуудаар баялаг загсны тос гэх мэт бид одоо эрүүл тийм өөх тостой агуулгдсан тийм байдаг учраас эдгээр хоолнуудыг бол хоолндоо илүү төлхөө хэрэглэж өгөхийг бол зөвлөсөн байгаа. Хоёр дахь гол бидний зүрхний шигдээсийн дараа шигдээс болон энэ титэм суцсан доторх онцлогын эмчилгээний дараа анхаарах зүйл хөдөлгөөний дэглэм байдаг. Хөдөлгөөнийг түрүүн хэлсэнчлэн хөдөлгөөн хийхэд анхаарах зүйл нь зүрх бол одоо тийм суларсан булчин шиг болсон байгаа. Тэгэхээр тэрийг бид нэр энэхүү хажуудлын зурган дээр харуулж байгаачлан шат дараалтайгаар ингээд хөдөлгөөнийг нэмэгдүүлж шат дараалтайгаар тэр зүрхний булчинг сайжруулж, чангалж, ачаалдах чадварыг нь багаар ингээд нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингээд булчингаар бид нар гар суларсан байгаа тэрүүгээр шууд хүнд юм өргөн гэхэд бид нар чадахгүй. Даадаггүй. Тийм учраас тэрийг яг л ингээд фитнест явж байгаа юм шиг ингээд багаар шат дараалтайг нэмэгдүүлж чангалснаар улмаар жилээс 2 жилийн дараа бол өөрийн өмнө нь аль болох өмнө нь байсан тэрхүү хэмжээндээ ачаалдаах тэр чадвартаа хүрэхийн төлөө бид ингээд явахыг бол зорддог. Үүнд бол эмнэлгээс гарсны дараа
бага хэмжээний алхах одоо том булчингуудыг оролцуулсан тийм аэробик дасгалууд болох алхах, жоохон хурдтай алхах буюу шогших, өөрт ингээ ачаал өгөхгүйгээр ойрхон зайд буюу нэг 100 200 м орчим газар дугуй унах, нэг давхар хүртэл шатаар гарах гэх мэт ийм хөдөлгөөнүүдийг зөвлөдөг. Тэрхүү хөдөлгөөнүүдийг хийхдээ гэхдээ яг хийж байх үед өөр бага зэргийн амьсгаадах тийм зөвөр одоо амьсгаадах тийм өөрчлөлт илэрхээс шийд тэмдэг илэрхээс илүүгээр тийм өөртөө ачаал өгөхгүйгээр байх хэрэгтэй. Өөрийгөө одоо энэ дасгал хөдөлгөөн надад ачаал өгөөд байна гэдгийг хамгийн гол мэдэх зүйл нь болохоор бага зэрэг амьсгаадах байж болно. Тэрнээс дээшээ буюу бачуурах, цэжэр өвдөх ч юм уу бүр амьсгал маш ихээр ихсэх гэх мэтлэнгийн ийм одоо энэ хөдөлгөөн хийж явах тийм зөвөрүүд илрээд байвал энэ хөдөлгөөн бол танд бол ахтаж байна гэсэн үг. Тэгэхээр өөртөө тохируулаад ийм бага зэргийн амьсгалт үүсгэхээр хөдөлгөөнүүдийг хийх, тийм ирчмээр хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Тэгээд хөдөлгөөн хийхдээ аль болох 7 хоногт 3-аас 5 удаа. Тэгээд дээр хэлсэнчлэн өдөр болгон биш ч гэсэн ядчил 3 удаа ч юм уу ингээд 2 хоноод нэг ч юм уу 1 хоноод нэг ийм байдлаар ингээд хийгээд яаж хийж байгаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хөдөлгөөн болгоны өмнө 5-аас 10 минут бие халаалт буюу бага зэргийн сонголтын дасгалууд хийж өгнө. Ингээд 20 минут дээр зөвсгөө хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэх, 5-аас 10 20 минут хийж гүйцэтгэсний дараа 5-аас 10 минут бие халаалт хийх гэсэн ийм байдлаар хөдөлгөөнийг хийвэл зүгээр. Бид нар зөвлөхдөө бол эмнэлгээс гарснаас 14 хоногийн дараа хөдөлгөөн засалчийн зөвлөгөө авахыг зөвлөдөг. Учир нь хөдөлгөөн засалчид маань яг энэ өвчнөөр яг энэ хөдөлгөөн заслаараа мэрэгсэн хүмүүс байдаг учраас тэдний та бүхэн тохирсон хөдөлгөөн засалч маань хүн болгондоо тохирсон одоо хөдөлгөөнийг зааж өгдөг. Дээрээс нь ачаал даах чадварыг нь одоо гүйлтийн зам дээр туршиж одоо шинжилгээнд оруулах замаар ачаал даах чадварыг нь оншилсны дараа өөр тохирсон хөдөлгөөнийг зааж өгдөг учраас аль болох мэрэгжлийн хөдөлгөөн засалчид хандвал зүгээр. Одоо ялангуяа Монгол улсад хөдөлгөөн засалчид бол тодорхой хэмжээгээр бас сэргэж эхэлж байгаа. Манай 3 дугаар эмнэлгийн сэргийн засгийн хэсэгт бол хөдөлгөөн засалчийн томоохон хөдөлгөөн засалчид байдаг. Дээрээс нь 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлэг, 1 дугаар эмнэлэг за босоод одоо оргил гэх мэт юм зөвлөж гэсэн нэлээд хөдөлгөөн засалт байдаг болсон учраас тэдгээр хүмүүстэй үзүүлж бид нар яг өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг заалгуулж авах нь бол бүр хамгийн гол юм аа. Тэгэхээр хөдөлгөөнийг бол бага багаар шатараалтайгаар ахиулна. Ахиулахдаа мөн л аль болох мэрэгжлийн хүний зөвлөгөөгөөр ахиулвал та бүхэнд ирээдүйд ачаал даах одоо өвдөхөөс өмнөх үе байсан шиг эсвэл ядаж тэрэнд ойрцсон байдлаар хөдөлгөөн даах ачаал даах чадвараа нэмэгдүүлж ингээд өмнөх шиг одоо ачаалыг даагаад амьдралдаа сэтгэл хангалуун ингээд байх тийм боломжийг бүрдүүлж өгөх нэ. Эдгээр дээр нэмэгдээд хамгийн гол анхаарах зүйл бол энэхүү одоо өвдөөд зүрхний шигдээс зүрхний ишемийн өвчин ер нь зүрхний дутагд гэх мэтийн зүрхний өвчнөөр өвдсөн эмчлүүлж байгаа хянагж байгаа энэ хүмүүст хамгийн гол зүйл бол эдгээр эмийн эмчилгээ хөдөлгөөн хооллолтоос гадна сэтгэл зүйн дэмжлэг хамгийн гол байдаг. Ялангуяа ар гэрийнхний дэмжлэг ар гэрийнхний туслал заавал энэ хүмүүст маань бол хамгийн гол зүйл юм аа. Яг гэвэл энэ хүмүүс маань өөрсдөө хүнд өвчин туссан ачаалдаа бие дааж чадахгүй байна, амьсгаадаад байна, ар гэртээ хэрэг болохгүй байна, ажил хийж чадахгүй байна гэх мэтлэнгээр маш олон байдлаас болоод эдгээр хүмүүсийн маань сэтгэл зүйд бол сөрөг нөлөөлөл үзүүлж яадаг. Эдгээр нь эргээд үндэ одоо зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх, одоо амьдралын чанаргүй байдалтай байх гэх мэтлэнгийн тэмцэл учирдаг учраас сэтгэл зүйн дэмжлэг хамгийн гол. Тиймээс саяны хийсэн хөдөлгөөн одоо тэр хооллолт зэрэг бүх юм гэртээ хийж байгаа энэ дэглэмүүдийг аль болох хэмжтэй баярлалаа. За гайвал баг зэргийн техникийн саатал гараад асуудал үүслээ. За тэгэхээр маш олон асуулт ирсэн байна. Тэгэхээр энэ дээр ээлжлээд одоо нэг нь хариулаад явъя. Асуултууд энд ингэж асуусан байна. 73 настай эмэгтэй 2020 оны 12 сард одоо судасны аймгоо хийлгээд нэг тал нь битүүрсэн, нэг нь 70% битүүрэлтэй нээлттэй хагалгааны заалттай гэсэн юм байна.
одоо бол хаалгаанд орж чадахгүй байгаа. Сүүлийн үе зөөр их болоод байгаа. Судас хөхнөөс судас авч оруулна гэж ойлгосон. Ийм хаалгааны туршлага хэр байдаг вэ? Ийм насны хүнд гэж. За тэгэхээр энэ өвчтний одоо асуултанд хариулахад тухайн одоо өвчтөн маань одоо 20 оны 12 сард ямар ч байсан судсан дотор онцлогын эмчилгээний ажилбарт ороод нээлттэй мис заслаар одоо ажилбар хийгдэх шаардлагатай гэж үзсэн учраас одоогоор бол одоо 9 сарын турш баг эний эмчилгээгээ үргэлжлүүлээд ингээ явсан байна. Одоо тэгэхээр сүүлдээ бүр зөвөр нь улам нэмэгдээд байна гэдэг маань одоо ер нь эний эмчилгээнд одоо үр дүнгүй болж байгаа гэдгийг харуулж байна. Тэгэхээр одоо бид нэр цаашдаа одоо энэ өвчтөн бол одоо нээлттэй мис засны аргаар одоо тэр зүрхний титэм судсыг одоо залгах тийм хаалгаанд ерөнхийдөө орох шаардлагатай болж ирж байна гэсэн үг. Тэгэхээр ийм насны хүнд одоо энэ хаалгааны туршлагын хувьд бол хэр байдаг вэ гэдэг дээр бол манай эмнэлгийн хувьд бол одоо Монгол улсын хэмжээнд энэ хаалгааг бол хийгээд маш олон жил болсон. Тэгээд ийм насны 73 настай хүнд бол ийм хаалгаа хийсэн тохиолдол бол зөндөө байгаа. Тэгэхээр ер нь манай эмнэлгийн амбулатороор зүрхний мис заслын эмч нартаа үзүүлээд ерөнхийдөө хаалгааны асуудлаа шийдвэрлэхгүй бол одоо энэ байдал нь улам дамжирч өвчтний биеийн байдал одоо улам муудаж нас орох хүртэл эрсдэлтэй учраас эмнэлэгт одоо хурдан хандаарай л гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн асуултыг одоо медицинийн хэмжээс одоо асууя. Энэ судасны багийн эмчнээс асуух зүйл байна гэж байна. Энэ зүрх өвддөг, ховдлын дутуу хаагдaltaй, гэтэл орон нутгатаа үзүүлэхээр зүрх чинь зүгээр байна гэд байх юм аа. Гэтэл одоо зүүн талаар хэвдүүлэхгүй байх юм. Сая ковид тусаад эдгэрсэн бүр их өвдөх болсон хөхний дээд нэг л сэгт хатгаад байна гэсэн асуулт асуусан байна. Энэ асуултанд хариулахад техник өвдөлтүүд маш олон шалтгаанаас болж үүсч болдог. Тэгэхээр ялангуяа хөхний яг нэг л Зэгтээ хатгаад байна гэдэг маань өөрөө зүрхний гаралтай өвдөлт байх магадлалын хувьд бол жоохон бага. Яг гэвэл зүрхний өвдөлтүүд нь сая манай бямцогт эмчээс хэлсэн чинь тэр бод хин гэдэг одоо товчлын дагуу ихэнхдээ байдаг. Ачаал өхөр амьсгаадах бачуурах эсвэл цээжэр нэлэнхүйдээ хүндүрж өвдөд байгаа юм шиг тийм байдлаар илэрдэг. Тэр нь буцаад одоо тэр хөдөлгөөнөө ч юм уу тэр хүйтэн агаарыг ч юм уу тэр байдлуудаа ингээд нам зогсоочхоор өвдгөө болчдөг ч юм уу ийм байдлаар илэрдэг. Тэгэхээр ихэвчлэн өхний дээд зэг нэг зэг хатгаад байна гэдэг нь ялангуяа залуу эмэгтэйчүүд маш их тохиолдож бид нар дээр үзүүлдэг. Тэгээд тэдгээр хүмүүсийг шалгаад үзэхэд бол ихэнхдээ өөрчлөлтгүй байгаад байдаг. Тэгэхээр эхлээд одоо зүрхний эхо, зүрхний бичлэг, мэдрэлийн эмчээс зүйл авахгүй уушгаа харуулах гэх мэтлэн бусад энэ зүрхнээсээ гадна бусад тэр шалтгаануудаа бас хайж үзэх зүйтэй болов уу гэж үзэж байна. Тэгээ мөн тэр ховдлын дутуу хаагдал буюу одоо хавхлагын дутуу хаагдалтай бүх болгонд бол ийм зовөр илэрдэггүй. Тэгээ дээрэс нь судасны асуудал үүсээгүй бол бас ийм зовөр илэрх юм баг. Дээрэс нь яг хөө энд өөр нөлөөлөх нь бол тэр хавхлагын дутуу хаагдалт нь хэрэг хэмжээтэй байгаа вэ? Тэр нь цус эргэлтэнд хэрэг нөлөөж байгаа вэ гэдгээс бас шалтгаална. Тиймээс нарийн бусад шинжилгээнүүдийг хийлгээд бас бусад шалтгаануудаа тодруулаад үзсэндээ зүгээр болов уу гэж бодож байна. Дараагийн асуулт нь сайн байна уу? Зүүн талдаа цээж хүндрүүлж өвдөн, ард тал руугаа гарлуугаа бадарна. Цээж яг ардаа хоёр далны голоор хорсооч байгаа юм шиг зовиртой. Тэр зовиртой байх үед бичлэг хийлгэхээр зүгээр гээд байдаг. Бас хоёр даралт 18-20 зөрүүтэй байгаад байдаа гэсэн ийм зовиртой асуулт ирсэн байна. За ингээд ариуна өвчтний асуултанд хариулахад одоо хоёр гарын даралт одоо зөрүүтэй байгаад байна гэсэн 18-аас 20 зөрүүтэй байгаад байна гэж. Энэ дээр бол нэг хайх зүйл байхгүй. Угаасаа хоёр гарт даралт үзэхэд хоёулаа яг адилхан байна гэж байхгүй. Өөр байдаг. Тэгээд ерөнхийдөө энэ өвчтний хэлсэн зовир бол ер нь одоо зүрхний одоо ишимийн өвчний цус хомсрлын зовир байж болох үс тийм зовир байна. Тэгээд ер нь бичлэг хийлгэхээр зүгээр гараад байна гэж байгаа. Тэгэхээр энэ одоо бид нар зүрхний одоо 70 тийм цус хомсрлыг илрүүлэхэд зүрхний бичлэг мөн одоо зүрхний ачаалттай бичлэгээр ерөнхийдөө одоо онцлох илүү одоо
нарийн үздэг гэсэн үг. Тэгэхээр одоо зүрхний бичлэг дээр юм гарахгүй ч гэсэн ачаалал өгж байгаа зүрхний бичлэг хийх үед одоо тэр өвчтөнд зөвөр илэрх юм бол энэ одоо зүрхний одоо булчингийн цусан хангамжийн одоо 70 хэлбэрийн цусан хангамжийн дутагдал байна гэж үздэг. Тэгэхээр одоо танд зөвлөхөд зүрхний одоо ачаалттай бичлэг хийлгээ, зүрхнийхөө хийлгээд одоо бүр шаардлагатай бол одоо зүрхний титэм судсыг одоо тодорхой байцтай компьютерийн шинжилгээгээр хүртэл онцлох боломжтой. Ерөнхийдөө үзүүлэх шаардлагатай хүн байна та гэж хэлнэ. За одоо дараагийн асуулт нь мөн одоо дэлгүүн гэдэг өвчтнөөс ирсэн байна. Манай ээж 7 сарын 9-нд стент тавиулсан. Тэгээд ковид тусаад ковид эмчилгээ хийлгээ тэгээ гарснаас хойш 14 хоногийн дараа ээж үзүүлж зүрхний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй байсан боловч одоо өслийн цаг нь байхгүй байсан. Тэгээ өглөө яг сэрхээр цээж толгоон даагдахгүй болоод жоохон байж байгаа зүгээр болоод байна гэх юм стенттэй холбоотой юу эмчээс зөвлөгөө аваагүй байгаа болохоор одоогоор акторисоо үргэлжлүүлэн ууж байгаа гэж байна. За тэгээ харьяаллын дагуу энэ хүн бол хөдөө орон нутгийн хүн юм байна. Тэгээд хоёрдугаар эмнэлэгт үзүүлэх ёстой ч гэсэн танай эмнэлэгт үзүүлж болох юм уу гэсэн асуулт тавьсан байна. За мэдээ сүрийн чинь хариулнаа. За энэ дээр ер нь бол бидэрт хяналт хийгээ байж хад хамгийн их тохиолддог зүйлс бол ирсэн байна. Ялангуяа ковидтай холбоотойгоор. Гол нь яг ковид тусаад энэ өглөө толгой цээж болон толгойн даагдахгүй болоод тэгээ өөрөө зүгээр болоод байна гэдэг маань яг зүрхний шигдээсээс болсон гэж шигдээс олдсоноос болсон гэхэд бол хэцүү. Яг гэвэл зүрхнийхээ өөрчлөлттэй холбоотойгоор болсон өөрчлөлтүүд бол түрүүн хэлсэнчлэн ачаалал болон бусад шалтгааны улмаас үүсдэг. Тэгэхээр өглөө үүсээд байгаа маань ковидын дараа янз бүрийн бас эхний 1-2 сард бол янз бүрийн зөвөр илэрдэг. Тэрэндээ холбоотой бас илэрчээл болох юм аа гэж бодож байна. Түүнээс одоо ингээд өөрийнхөө тааваар алхаад ч юм уу гэр дотоороо өөрт үйлчлэх хөдөлгөөний хийгээ явж байхад энэ хүнд маань өдөр зөвөр илэрхгүй байх юм бол тэр нь бол яг одоогоор зүрхний ишемитэй холбоотой гэж хэлэхэд бол хүндрэлтэй юм байна. Хяналтандаа бол ер нь бол бид нар бүх өвчтнүүдээ гаргахад 1 сарын дараа эргэн ирэхийг эхний хяналтаа хийхийг бол зөвлөдөг. Тэр үедээ бид нар зүрхний бичлэг, өөх тосны шинжилгээ, элэг бөөрийн үйл ажиллагааны шинжилгээнүүдийг үзээд зүрхний бичлэгийн өөрчлөлт, тухайн лабораторийн шинжилгээнүүдийн өөрчлөлтөөр үндэслээд суданд нь асуудал дахиж үүссэн байна уу? Эсвэл энэ чигээрээ эмийн эмчилгээгээ явах нь болох уу? Эмийн тунгаа нэмэх үү, хасах уу гэх зэрэг асуудлыг шийддэг байгаа. Тэгэхээр хяналтандаа бол ирж үзүүлэх хэрэгтэй. Тэгэхдээ манай амбулаторийн 3 дахь, 4 дахь, 5 дахь өдрийн 12-оос 2 цагийн хооронд манай зүрхний шигдээсийн багийн хяналт явдаг. Тэгээд тэр үеэр цаг аваад 243 номерт үзүүлэхээ зөвлөж байна. Тэгээд тэрэндээ үзүүлснээрээ бид нар хяналтандаа ороод дараагийн хяналтын хугацааг нь тоолж өгөөд дараагийн шинжилгээ, эмийн эмчилгээнийхэн зөвлөгөөг өгөө явдаг байгаа. Аторисол үргэлжлүүлэн ууж байгаа гэхээр бид нар бол 4-5 төрлийн эмийг бол гарах үед нь бүх зүрхний шигдээстэй хүмүүстэй удирдамжийн дагуу олон улсынхаа одоо тэр удирдамж судалгаа болон Монгол улсынхаа удирдамжийн дагуу зөвлөж саяны өмнөх тэр презентацийн дээр гарсанчлан тэрхүү одоо тавилангаас сайжруулах зорилгоор эмнэлэг төвтгөөс сэргийлэх зорилгоор өгдөг байгаа. Тэгэхээр тэр эмнүүдээ байнгын л ууж байх ёстой. Ялангуяа бид нар эмнүүд дээрээ тогтмол байнга уух, тэдэн сар уух гэдэг хугацааг нь бол маш сайн зөвлөж өгдөг учраас тэрнийхээ дагуу ялангуяа тогтмол гэж бичсэн эмийг бид нар байсан байгаагүй та бүхэн үргэлжлүүлээд сайн ууж авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ аторисол ганцхан ууж байгаа гэдэг маань ер нь бол нэлээд чамдалтай муу байна л гэж хэлэхээр байна да. Тэгэхээр уг нь бол зааврынхаа дагуу эмчилгээнүүдээ үргэлжлүүлж байж байгаад бид нар тэр хяналтан дээр л ирэх хэрэгтэй байна. За тэгээд мөн сүүлийн үед хамраас нь цус гараад байна гэх юм аа гэж энэ зүрхтэй холбоотой юу гэсэн байна. Стент тавьсан хүмүүс маань 2 цус шингэлэх химиг буюу глобидогрел, аспирин гэдэг 2 химиг хавсруулан уудаг байгаа. Тэдгээр нь цусны хоорондоо барьцалдах чадварыг багасгаснаас болоод яг хамраас цус гарах ч юм уу энэ тэнд хөхрөх тийм өөрчлөлтүүд илэрдэг. Хамгийн гол нь хамраас нь байнга цус гараад тэр цус гарахаараа тогтохгүй удаад байгаа ч юм уу ийм байдал үүсээгүй хамрын цус нь өөрөө тогтоод байгаа хаяада гарч байгаа ч юм уу ийм тохиолдолд бол аль болох л 2 цус шингэлэх юм бол үргэлжлүүлэн ууж авах хэрэгтэй байна. Хэрвээ тогтохгүй маш ихээр гараад байгаа юм тохиолдолд глобидогрел гээд нэг имигээ төрдөө зогсоож болно. Гэхдээ аль болох цус гарахаа болсны дараа буцаад
бол уух хэрэгтэй. Яг гэвэл эдгээр хоёр цус шингэлэх юм нь тэрхүү стентэн дахиж бүглэрхөөс сэргийлж байгаа. Стентийг нь одоо хар яриагаар ярихад бол хүндээ ингээд дасан зохицох тэр хугацаа хүртэл нь бүглэхгүй авч үлдэхийн төлөө стентээ хамгаалж байгаа тийм тактик юм байна. Тэгэхээр аль болох ийм байгууллагыг нь өргөжлүүлэх хэрэгтэй. За тийм. За мэдсэр юмчтэй баярлалаа. За ингээд дараагийн асуулт Агийн асуултанд хариулъя. Ерөнхийдөө ковид тусаад ингээд 107 кг байгаа 87 кг болсон. Тэгээд 3 дугаар эмнэлэгт хоолтор 3 удаа зүрхнийхээ 300 гаруй цахилгаанчлаг хийлгсэн, ачаалтай бичлэг бас хийлгсэн гэдэг ийм өвчтөн байна. Тэгээд одоо зүрхээр өвдөд болохгүй байгаа гэсэн байна. За тэгэхээр энэ өвчтөнд хандаж хэлэхэд ер нь 3 удаагийн хоолтын шинжилгээ хийлгээд, эхогийн шинжилгээ 100 гаруй цахилгаанчлаг хийлгээд, бас ачаалтай бичлэг хийлгээд өрмөц өөрчлөлт илрээгүй гэсэн боловч одоо өөрт нь зөвөр байгаад идэг. Ингэж байгаа бол одоо бидний дараагийн хийх ёстой алхам бол одоо компьютерийн шинжилгээ хийлгэж одоо тэр зүрхний титэм судсыг одоо нарийсэл байгаа эсхийг нэрийдээ тодруулж үзэх хэрэгтэй. Мөн одоо компьютерийн шинжилгээ хийхгүй гэх юм бол одоо титэм судсан доторх одоо онцлогоо шинжилгээний ангиографийн ажил бүрт орж иж тухайн одоо асуудлаа шийдвэрлэхгүй бол одоо ингээд зөвөртэй өвдөд ингээд яваад байвал цаашлаад энэ байдал үргэлжлэж байгаад бас зүрхний шигдээс болохыг ч үгүйсэхгүй учраас одоо манай эмнэлгийн одоо ангиогийн эмчнэрийн үзлэгт хамрагдаад одоо ангиогийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна гэж хэлмээр байна да. Тэгээд давхцсан асуултуудыг бол ингээд зарим нэг нь алхасч яваад за энэ предизин гэдэг имийг өдрийн 2-оор олон сар ууж болох уу? Имч 2 сар уу гэсэн боловч уухгүй бол зүрхээр өвдөд байх юм аа гэсэн байна. За энэ асуултанд манай мэдээлэл юмч маань хариулна. Предизин гэдэг юм маань өөрөө зүрхний булчингийн эсэд бодисын солилцоог нь докторжуулах байдлаар нөлөөлж зүрхний ачаал даах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Ер нь зөвлөсөн том бол өдөрт 35 мг-тай предизинийг өглөө оройдоо 2-оор уух байдаг. Тэрнээс илүү уух бол ер нь шаардлагагүй гэж үздэг. Мөн предизин гэдэг имийг 2-оос 3 сараар ийм одоо курс маягаар уудаг. Тэгэхээр жилдээ 1-ээс 2 удаа курс байдлаар ингээд 2 сар уугаад 4 сар завсарлаад 2 сар уугаад завсарлах ч юм уу ийм байдлаар уудаг болохоор энийг бол байнга уух бол шаардлагагүй гэж үзэж байна. Харин зүрхээр хатгаад байгаа, өвдөд байгаа тохиолдолд бусад зүрхний ишемийн эсрэг юмнууд болох бета блокатор буюу карвитлол, бизоборлол ч юм уу эсвэл хэрвээ таны өөрийн онцлогоос шалтгаалаад зүрхний дисэлт бага байгаа тохиолдолд амлодипин, лансорбит зэрэг бусад юмнуудыг ашиглаж тэдгээр юмнуудыг уух байдлаар өвдөлтөө намдаах, зүрхний ишемийнхаа завьрыг одоо удирдах тийм арга хэмжээ авах зүгээр. Гэхдээ энийг бол эмчийн зааврын дагуу өөрт тохирсон байдлаар олон эмчилгээг бол хүн хүндээ тохирсон байдлаар зөвлөдөг учраас тэр тохирсон байдлаараа зөвлөгөө авч хийлгүү зүгээр болов уу гэж бодож байна. Дараагийн асуулт нь жилийн өмнө томографийн хариу титэм судасны нарийсэл 25-аас 30% гэж гарсан. Одоо дахин шинжилгээ хийлгэхгүй өглөөгөр пульс нь 50 болдог. Энэ хэвийн үү гэж байна. За тэгэхээр жилийн өмнө томографийн шинжилгээ хийлгээд хариу нь одоо 25-аас 30% баг зэргийн нарийсалтай гэж гарсан бол одоо дахиж ерөнхийдөө компьютер хийлгэх шаардлага байхгүй. Тэгээд өглөөгөр пульс 50 болдог гэж байна. Энэ нь бол хүн ерөнхийдөө унтаад 50 байж байгаа үед шин бол хүний зүрхний цохилт ерөнхийдөө цөөн байдаг. Ерөнхийдөө тэрийгээ бас мэддэггүй байж болно. Эсвэл одоо тухайн хүн бүр угаасаа зүрхний цохилт их цөөтэй хүн ч гэж бас байдаг. Зүрхний цохилт их олширсан ч хүн байдаг. Тэгэхээр одоо энэ 50 гэдэг дээр бол нэг ач холбогдол харьцангуй гайгүй гэж бодож байна. За тэгээд кардиовит тариа гэдэг нь ямар үед хийдэг вэ гэж байна. Энэ зүгээр одоо зүрхэн тэжээл маягийн эрдэс бодис агуулсан зүрхний тийм тэжээл байгаа. Тэгэхээр энийг бол одоо мэдээж эмчийн зааврын дагуу
эмч зөвлөхгүй л бол айхтар тэгж авч хийх хэрэгтэй гэж зөвлөж чадахгүй байгаа. Энэ бас зүрхний өвдөлтөөс үүссэн цээжний өвдөлтийг яаж багасгах вэ гэсэн асуулт ирсэн байна. Энэ дээр манай мэдж зүрэнч маань хариулсан та. За гол нь зүрхний өвдөлтөөс үүссэн цээжний өвдөл яаж басах вэ гэхээр гол нь яг өвдөлт нь өөрөө зүрхнээс шалтгаалж гин үү энэ түрүүн хэлсэнчлэн цээжээр өвдөх зовөр ер нь цээжээр өвдөх зовөр нь өөрөө нэлээд түгээмэл зовөр. Тэгэхээр тэр нь түгээмлээсээ шалтгаалаад маш олон эргэтэн тогтцоо буюу уушиг, зүрх, арьс, мэдрэлийн цочрол, хавирга завсрын өвдөлт гэх мэтлэн олон зүйлээс шалтгаалдаг. Тэгэхээр гол нь аливаа өвчнийг эмчлэх гол суурь тэрнийхэн гол шалтгааныг олох хэрэгтэй. Тэгэхээр яг ингэ өвдөд байна гэдгээ шалтгаанаа олоод тэрхүү шалтгааныхаа эсрэг эм эмчилгээ болон бусад арга хэмжээг авч ээж энэ өвдөлт нь намдмаа л гэж бодож байна да. Тэгэхээр гол нь шалтгаанаа тодруулах хэрэгтэй. Тэгжээж л яг гол нь одоо энэ өвдөлтийг багасгах арга хэмжээгээ зөв аавна. Түүнээс зүгээр ингээд цээжний өвдөлт байна гэдэг тэрний эсрэг эмчилгээнүүд янз бүрийн юмнууд хийгээд хэрвээ үнэхээр байгаа онохгүй эмчилгээ бол таны өвдөлтийг намдааж чадахгүй. Тэгэхээр шалтгаанаа тодруулах хэрэгтэй л гэж зөвлөж байна. За баярлалаа. За дараагийн асуулт нь орон нутгаас хаалганы залттай хүн ямар зарчмаар очиж үйлчлэгээ авах вэ? Дахимаар бүртгүүлэхгүй шууд очих болох гэнэ. За ерөнхийдөө орон нутгаас хаалганы залттай гэж байгаа бол ер нь шууд цахимаар бүртгүүлээ цагаа аваад тэгээд тэр өдрөө ирж үзүүлээд тэгээд шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөөд тэгжээж одоо хаалганы асуудал яригддаг байгаа шүү. За энэ яг манай зүрхний шигдээсийн хяналтанд байдаг өвчин нэг ийм асуулт асуусан байна. Болдбаатар Базрагчаа гэдэг сайн байцгаана уу, өдрийн мэнд 38 настай 7 сарын 24-нд зүрхний шигдээс гэсэн онцтой 3 дугаар эмнэлэгт яаралтайгаар зүүн талдаа нэг судсандаа нэг ширхэг стент тавиулсан. Тэгээд энэ 8 сарын 6-7-ны үед цээжний дотор судасны логшилтаар вибраторда тэрнээс хойш байнга цээжний голд хоолоор шахаж өгдөө дотор моогаараа ингэж идэг гэж байна. За тэгээд яах ёстой вэ? Стентийг буцааж авч болдгоо гэсэн асуулт асуусан байна. За тэгэхээр тавигдсан мэдээж одоо зүрхний шигдээс болоод одоо амь насны заалтаар яралтай журмаар одоо титэм судсан дотор гоншилгын эмчилгээ хийлгээд стент тавиулаад ингэсэн бол одоо эмчийнхаа заавар зөвлөгөөний дагуу эмээ угаад хяналтандаа байнга үзүүлж явах ёстой. Тэгээд ерөнхийдөө өвчтнүүдийн яг ихэнх өвчтнүүдийн асуудаг асуулт нь стентийг буцааж авч болох уу, эсвэл энэ стент нь дотроо хөдлөөд байгаа юм шиг байгаад байна гэсэн юмнуудыг ерөнхийдөө асуулт хандлага тавиад идэг. Тэгэхээр одоо энэ бол тийм юм байхгүй. Стентийг одоо буцааж авах боломж байхгүй. Дээр нь одоо стент нь одоо хөдөлгөөнтэй холбоотой ч юм уу, одоо хөдөлгөөн хийсэнтэй холбоотой эсвэл одоо түр өмсөнтэй холбоотойгоор тэр стент нь хөдлөөд ингээд яваад идэг гэсэн ойлголт бол байхгүй. Тухайн судасндаа бол тухайн стент нь хандаа нэгт тэг сууж өгсөн байдгийг шүү. Тэгэхээр ер нь буцааж авах гэсэн ойлголт байхгүй. Шинээр одоо хөдлөөд идэг гэсэн ойлголт байдаггүй байгаа шүү. Тэгээд одоо энэ өвчтөнд хэлэхэд одоо эмээ угаад хяналтандаа сайн явж яхад болно л гэж хэлмээр байна да. Сайн байна уу? Миний зүрх том гэсэн юм аа. Одоо бүр шөнө 3-4 цаг үед гар юм уу хөл бадараад байх юм ямар учиртай юм бол гэсэн асуулт байна. Зүрх том байх шалтгаанууд маш том гэдэг нь одоо эрентхэн зургаар юм уу ямар шинжилгээгээр хийсэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Ялангуяа эрентхэн зургаар жоохон таргалалтай ч юм уу гизтэй хүнд бол зүүн тал руугаа хазаагаа том юм шиг харагдах тохиол байдаг. Өөрөөр мөн даралт ихсэлтэй хүн дээр зүрх томордог, өөр бусад зүрхний шалтгаанаар томорсон байдаг. Тэгэхээр энэ томрол нь яг үнэхээр эмгэг байдлаар томорсон томролт уу эсвэл тухайн хүний биеийн байдал, биеийн одоо харьцаа зэрэгээс шалтгаалаад ингээд том болж харагдсан уу гэдгийг бол тодруулах хэрэгтэй. Тэгээ 3-4 цаг үед гар юм уу хөл бадардаг гэдэг нь өөрөө
Яг зүрхний талаас 3-4 тийм шүн хэм алдаа, тэр нь хэм алдаа ч юм уу зүрхний сууц агшаад ч юм уу тийм байдлаар юм зовөр илэрч болно. Тэгэхээр нарийн шинжилгээ хийх одоо 24 цагийн цахилгаан бичлэг ачаалтай зүрхний бичлэг ч юм уу тийм байдлаар нарийн шинжилгээг хийлгээд яг оншоо зөв тодруулсан зүйтэй. За дараагийн асуулт нь 2013 оноос хойш зүрх хөвдсөн 100 гараар дал руугаа цээж рүү дамж өгдөг, цээжний ад хорсож өгдөг. 5 жилийн өмнө ангио хийлгээд бусад шинжилгээнүүдийг хийлгээд гайгүй гарсан гин цахилгаан бичлэг өөрчлөлттэй гардаг. Өглөө бүр атинолол уудаг, уухгүй бол зүрх тасалдах мэт болох эсвэл хүчтэй дийсдэг. Онош нэг л тодорхой болоогүй байна, болдоггүй гэсэн тийм асуулт байна. 5 жилийн өмнө ангиограф хийлгээд тэрэн дээр судас хэвийн гарсан бол яг одоогоор судасны өөрчлөлтийг бол хэлэхэд бол таамаглахад бол жоохон бэрхтээ юм байна. Харин өөрийнх нь онш болох, зүрх тасалдах мэт болох хүчтэй дийсдэг зэрэг нь өнөө зүрхний хэм алдаад байдаг болов гэхээр харагдж байна. Тэгэхээр үзүүлээд 24 цагийн бичлэг ч юм уу тийм нарийн шинжилгээнүүдийг хийлгээд оншоо тодруулж авсан зүйтэй. За баярлалаа жисрэмжтэй. За энэ дээр бас нэг ийм асуулт ирсэн байна. Орон нутгийн эмч нараа сайн сургалтанд хамруулмаар байна. Та бүгд нь ажлын амжилт хүсье гэж юм. За тэгэхээр орон нутгийн эмч нар маань одоо байнга мэргэжил дэвшлүүлэх зорилгоор, туршлага солилцох зорилгоор манай эмнэлэг дээр болон өөр бусад эмнэлэг дээр ирж мэргэжил өдөр бүр одоо жил бүр дэвшлүүлдэг байгаа. Тэгэхээр манай орон нутгийн зүрх судасны эмчнэр маань бол олохоор тийм одоо мэдлэг муутай хүмүүс биш гэж би боджээ. Орон нутгийн эмч нартай үзүүлж хяналтандаа сайн явж ээж үнэхээр шаардлагатай бол тэр эмчнэр маань одоо дараагийн шатлал руу биднэрт одоо илгээж өгдөг байгаа шүү. За энд бас нэг үлдсэн асуулт, нэг ийм асуулт байна. Омега уухан зүрх судасны өвчнөр 50% хамгаалдаг гэд байдаг. Энэ үнэн үү? Зүрх судасны мэргэжлийн эмч нарын хувьд тайлбар өгөөч гэх юм байна. За мэдээ зүрх эмч маань хариулна. За энэ бол Европын холбоо, Америкийн зүрхний нийгэмлэг гэх мэт маш олон тийм бид нар бол тодорхой хэмжээний тийм удирдамжууд, судалгаануудыг баримталдаг. Тэгээд тэдгээр судалгаа болон удирдамжуудаар бол омега 3-аар баялаг загсны мах гэх мэт тийм одоо загсны тос ч юм уу тийм бүтээгдэхүүнүүдийг хоолндоо 7 хоногийн 2-оос 3 удаа ингээ хэрэглэх нь бол зүрх судасны өвчнөөс тодорхой хувиар сэргийлдэг. Ялангуяа зүрхний шигдээс тархины харуулт даралт ихсэл зэрэг өвчнөөс сэргийлдэг гэсэн судалгаа болон зөвлөмжүүд байдаг. Тэгэхээр тэрхүү судалгаа болон зөвлөмжийн дагуу эдгээр омега 3 бол зөвлөгдөг. Мөн өөрөөр яг ингээд дислипидеми буюу цусан дах өөх тос ихссэн тэдгээр өөх тоснуудыг хэвийн харьцаа алдагдсан тохиолдолд одоо нөгөө аторис энтергээд зүрхний өөх тос бууруулах тэр анхан шатны эмнүүд хэрвээ нөлөө үзүүлэхгүй байгаа тохиолдол юм уу эсвэл цусан дах тригглицерид зэрэг өөх тосны зарим фракц өссөн тохиолдолд тэрний эсрэг тэдгээрийг бууруулах, судсан хамгаалах, өндөрлөө сэргийлэх зорилгоор омега 3-ыг бол өгөхийг зөвлөдөг. Тэгэхээр эдгээрийг бид нар ч гэсэн юу нь эмчилгээндээ тактикууд авч ашигладаг. Ялангуяа анхдагч урьдчилан сэргийлэлт буюу зүрхний өвчин үүсгээс урьдчилан сэргийлэх тэр амьдралын эрүүл хэм маягийг маягийг төлөвшүүлэхэд бол одоо тодорхой хэмжээгээр хоолны дэглэмдээ анхаарах түн дээр жишээ нь загсны махыг сая хэлсэнчлээ 2-3 өдрийнхөө 7 хоногийн 2 өдөр ч юм уу ингээ хоолндоо хэрэглэх мэтлэнгээр хэрэглэх нь бол зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэсэн судалгаа болон зөвлөмжүүд байдаг. Тэрний дагуу эдгээр үзэгддэг байгаа. За баярлалаа. За дараагийн болдоотой бадрагч гэдэг өвчнөөс стентэнд хугацаа гэж байгаа юу? Стенттэй хүн хамгийн удаандаа хэдэн жил амьдэрсэн байдаг вэ гэж байна. За тэгэхээр стентэнд бол хугацаа гэж байхгүй. Тэгээд тухайн хүнээс өөртөө нь одоо 100% хамааралтай байдаг. Стенттэй хүн бол хамгийн удаандаа одоо хэдэн жил амьдрахын тухайн хүнээс л хамаарна. Одоо эмээ уухгүй,
ийм шимжлэх хэмнүүдээр уухгүй, дээр нь одоо өөрийнхөө одоо зүрх судасны өвчин үүсгэж байгаа эрсдэл хүчин зүйлээ одоо бууруулахгүйгээр одоо бууруулахгүй байснараа одоо тухайн одоо стентний эргэж бөглөрөх, эргэж асуудал үүсэх одоо магадлал нэмэгддэг. Тэгэхээр мэдээж одоо энэ өвчин өмнө ажилбар хийлгээд стент тавьсан учраас одоо тухайн стент нь одоо тухайн хүнийх болтлоо бас тодорхой хэмжээний хугацаа шаарддаг учраас эхний 1 жил бол маш сайн хяналттай байгаад түүнээс хойш бол одоо ер нь эмийн эмчилгээг нь одоо багасгаж одоо хоол унд одоо амьдралын хэв маяг дээр нь одоо анхаарал хандуулж ээж асуудал хүндрэггүй нааштай шийдэгддэг байгаа шүү. За тэгээд доор бас нэг ийм асуулт ирсэн байна. Зүрхний бичлэг дээр бүрэн хоригтой байна гинэ. Тэгээд эхний хийх юм яах ёстой вэ гэж байна. За энийг бол зүрхний бичлэг дээр бүрэн хориг гэж гарч байгаа бол тухайн өвчин мэдээж зөвөр маш ихтэй байх ёстой. Тэгээд үнэхээр энэ зүрхний бичлэг дээр бүрэн хоригтой байгаа бол одоо зүрхний одоо пейсмейкер гэдэг аппаратыг суулгаж одоо хаалгаанд орох шаардлагатай болчихно. Тэгэхээр ийм бичлэгтэйгээр тэгж нэг удаан яваад байна гэж би бол бодохгүй байна. Ямар ч байсан бичлэгээ манай зүрх судасны эмч нарт амбулатороор дахиж үзүүлсэн дээр байх гэж хэлмээр байна. За энэ осор жамаагаас сайн байна уу? Хоолой бачуураад пульс байнга 98-аас дээш байгаа 100 гар хөндөрлөд байх юм аа гэсэн асуулт асуусан байна. Мэжис сүрэмж маань хариулна уу? За байнга зүрх диск нь бас олон талын шалтгаантай байдаг. Тэгэхээр хоолой бачуураад байгаа нь гол нь яг ямар үед бачуурж байна вэ? Тэгээд пульс 98-аас дээш байгаад байгаа нь зүрх их дисээд байгаа нь өөрөө бамбаатай холбоотой, эсвэл ажлын ачаалттай холбоотой, эсвэл одоо эрс бодис ихээр алдсантай холбоотой ч юм уу янз бүрийн зүйлээс байж болно. Тэгэхээр ядаж үзүүлээ зүрхний бичлэг хийлгээ тэр нь зүрхтэй холбоотой байна уу, зүрхний судаснаас шалтгаалж байна уу, эсвэл зүрхний хэм алдалтаас болоод ингэж дисээд байна уу, эсвэл дисэт нь одоо эмгэг дисэт байна уу гэдгээ тодруулах хэрэгтэй. Тэгэж зөв арга хэмжээ гол нь авах хэрэгтэй. За баярлалаа та бүхэндээ. Ингээд одоо бидний цаг болсон байгаа учраас ингээд энэхүү лайвыг одоо өндөрлүүлье. За баярлалаа.